Монцам агентлаг мэдээлж байна. Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Шинэ коронавирусын халдварын тархалт өндөр хэвээр байгаа бөгөөд өнөөдрийн 10 цагийн байдлаар вирусаар халдварласан тохиолдлын тоо 60,178, эдгэрсэн 5,697, нас барсан 1,365 хүн бүртгэгджээ. За шинэ коронавирусын халдварын хувьд бол бас тархад сул нэлээд өндөр хэвээрээ байна. За ялангуяа бүгд найрамдагчдад ард улсад бол бүх 33 мужид нь бол өвчлөлт ахсан. За сүүлийн 24 цагийн мэдээлэлээр бол өвчлөлт бол 15,346 тохиолдолоор нэмэгдсэн. За нас баралт бол бас 253 тохиолдолоор нэмэгдсэн байгаа. За эдгэж гарсан хүний тоо нь бас 671 тохиолдолоор нэмэгдсэн сайхан үзүүлэлттэй байна. Мөн үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өвчний халдвараас илүү цуурхал аюул дагуулж байгааг онцоллоо. Өчигдөр оройн 9 цагаас эхлээд хүмүүсийн амрах цаагаар хуурамч мэдээлэл цацаж, иргэдийг айдас давтуулсан Чингэлтэй дүүргийн эрхэнгээг олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Цагдаагийн дэд хурандаа Эрдэнэт хэллээ. Цахим орчинд худал мэдээлэл тараадаг, бусдыг худал мэдээллээр төөрөгдүүлэх, өөр бусад хэлбэрээр уриалах ийм хууль бус үйлдэлийг тассан зогсоогооч гэдэг цагдаагийн байгууллагаас хариуцлагатайгаар шаардж байна. Эдгээр асуудал цахим орчинд нийтлэгдсэн худал мэдээлэл тараасан үйлдэлүүдийг өчигдрийн байдлаар гарсан мэдээллүүдийг тогтоогоод Чингэлтэй дүүргийн оршин суугч иргэн гээг тогтоогоод холбогдох шаардлагатай ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар энэ худал мэдээлэл тараасан, цахим орчин тараасан мэдээллүүдийг мэдгээд нийтдээ 10 холбогдол мэдээллийг шалгаж байна. За тэгээ шалгаад үйлдэл холбогдол энэ бүх нөхцөл байдлыг тогтоогоод зөрчлийн хуулиар бол 6-21-ээр иргэнийг 2 сая төгрөг, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торох байгаа. За цаашдаа энэ тогтоогдсон нөхцөл байдал дээр үндэслээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ тооцоолох гэж байна. Тэгэхээр ард иргэдийгээ бол энэ буруу тушаа төөрөгдсөн худал мэдээлэл бас автахгүй байхыг бас анхааруулж байна. Япон улсаас өчигдөр 1000 онцлоор ирсэн бөгөөд тун удахгүй нэмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 3000 онцлоор ирэх юм байна. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй ч иргэд олон нийт анхаарлаа сулруулалгүй. Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй зөвлөмжийг сайтар таахаж, гараа тогтмол савандаж угаан амны хаалтыг байнга зүүхийг анхаарууллаа.